За сайн байцгаана уу. Бид layering талаарх илүү дэлгэрэнгүй ойлголтыг үзэхийн өмнө layering дүрслэлийн төрөл болох raster болон vector гэсэн хоёр төрлийг мэдэж авах хэрэгтэй. Raster гэдэг нь зургийн файлыг пикселээр үүссэн байдлыг хэлдэг байж байгаа. За энэ нь ерөнхийдөө бол камеранаас үүсдэг. Пиксел гэдэг нь тухайн нэг ширхэг пиксел нь өөрөө RGB буюу 3 өнгөнөөс үүссэн. За тэгээд composition-ы 1920 1080 гэх хэмжээндээр эдгээр нь пикселийн тоог илэрхийлдэг гэсэн үг. За жишээ нь энэ манай лого байж байна. За энэ логог бид composition-ийн project хэсгээс харах юм бол 222-ыг харьцан 114 пикселийн хэмжээтэй зураг байна гэсэн үг. Энэ зураг нь манай 1920 1080 гэсэн composition дээр иймэрхүү том жижигтэй орж ирж байна. За энэний scale-ийг нь харах юм бол бид нэр 100% буюу орж ирсэн хэмжээнээс нь томруулаагүй байдалтай байна гэсэн үг. За тэгэхээр энэ зургийг бид ингээд татаад харах юм бол 222 пиксел нь хэвтээ тэнхлэгт 114 пиксел нь босоо тэнхлэгт байрлаж энэхүү зургийг үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр пикслүүд нь бид нар их сайн татаад харах юм бол энэ пикслүүдийг хэлж байгаа. За энэ хооронд харин цул өнгө болон маш ууслалттай пикслүүд нь одоо эдгээр өнгөнүүдийг гаргаж байгаа учраас бид нар пикслүүдийг сайн харж чадахгүй байна. За жишээ нь би нэг зургийн жишээ бэлдсэн байж байгаа. За энэ нэг зураг байж байна. За энэ бол фото камераар авсан зураг байгаа. Тэгэхээр хэрвээ энэ зургийг бид ингээд татаад харах юм бол энэ зургийн хэсэг бүр нь одоо пиксел буюу төрөл бүрийн өнгөнүүдээс бүтсэн байгааг та бүхэн харж байгаа. За тэгэхээр ямарваа нэгэн layer муу эсвэл текстэн дээр өнгө өгөхлөөр бид нэр текст өнгийг өөрчлөх хэрэгтэй болдог. За тэгэхээр бид нэр өмнө өнгөний онол хичээл дээр HSP гэдэг талаар бол бид нэр үзчихсэн. Энэ өнгө, энэ saturation буюу өнгөний ханалт, энэ гэрэлтэй байдал байж байгаа. За тэгвэл энэ доор байрлах RGB буюу улаан, ногоон, цэнхэр гэдэг өнгөнүүд нь ямар учиртай юм бэ гэхээр энэхүү пикселийг бүтээж байгаа нэг пиксел дээр эдгээр 3 өнгөнүүдэнд холилдож ямар нэгэн өнгийг үүсгдэг гэсэн үг. За өнгөний онолын хичээл дээр бол бид цагаан гэрлээс бүх төрлийн өнгө үүсдэг гэж одоо үзсэн байж байгаа. За тэгэхээр RGB эдгээр өнгийг хамгийн дээд зэгт навьж тулгах юм бол буюу бүгднийг нэг зэгт тавцуулах юм бол цагаан өнгө үүсгэж байгаа. Гэхдээ бүгднийг нэг зэгт тавцуулахдаа бүгдийн жиг дээр нь хэрвээ тухайн утгуудыг багасгах юм бол саарл өнгө үүснэ. За тэгээд эдгээр утгууд нь ямар нэгэн байдлаар төрөл бүрийн холцтойгоор орж ирснээр одоо ямар нэгэн өнгийг үүсгдэг. За энэ үүссэн өнгүүд нь пиксел бүр дээр тарж байршснаар одоо зургийг үүсгдэг байх нэ гэсэн үг. За тэгэхээр иймэрхүү байдлаар фото камераар авсан зураг бол үүсдэг. Харин бид нэр ямар нэгэн байдлаар компьютер дээр зурж үүсгэсэн зургийн төрлийг бол одоо вектор зураг гэж нэрлэдэг байж байгаа. Гэхдээ бид нар вектороор зурсан зургийг мөн raster зургийн төрлөөр хадгалж болно. За жишээ нь энд байгаа нэг лого байж байна. Энэ лого бол бид нар After Effects дээр дүрс ашиглаж зурсан лого гэж байна. За тэгэхээр энэ нэг үндсэндээ бидний хувьд вектор дүрслэлээр бүтсэн одоо лого гэж ойлгож болно. За энэ хоёр логоны хувьд ямар ялгаатай вэ гэхээр энэ бол пикселээс бүтэж байгаа. Харин энэ бол вектор дүрслэл буюу тодорхой ямар нэгэн координатад орших эдгээр патуудыг одоо үүсгэж байгаа энэ зураасны дагуу энэхүү дүрс үүсэж байгаа гэсэн үг. За энэ дүрс нь харин 1920 1080 гэсэн хэмжээтэй composition дээр орж ирэхдээ ямар хэмжээндээр байрлаж байна? Яг тэр хэмжээнд нь одоо ингээ пикслүүдийг энэхүү After Effects үүсгэж харуулж байна гэсэн үг. За одоо бүгдээ нэг сонирхолтой зүйлийг харъя. Хэрвээ бид нэр raster layer-ыг томруулах юм бол пиксел нь бол ингэж бүрсийн. За яагаад тэгэхээр бид нэр 222-ыг харьцан 114 пикселтэй дүрсийг бол томруулад маш хэмжээтэй пикселэн дээр авчираад ирчихлээр нөгөө том пикслүүд маань ингээд бүрлцэж одоо бүрсэж харагдаж байна гэсэн үг. За хэрвээ бид энэхүү вектор дүрслэлээр бүтсэн логог одоо ингээд томруулах юм бол ямар нэгэн байдлаар бүрсэхгүй тухайн яг орж байгаа пиксел дээрээ дахин одоо тооцоолол хийгдэж энэхүү нөгөө дүрснийхаа патын дагуу наривчлалтай харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр энд ямар ялгаа байгаа юм бэ гэхээр бид нэр raster зургийн хувьд гаднаас оруулж ирэх юм бол томруулбал буюу үндсэн одоо composition-ийн хэмжээнээс том болгох юм бол тухайн пиксел нь бол бүрсэж харагдана гэсэн үг. За хэрвээ вектор дүрслэлээр хийгээд буюу
зурж үүсгэсэн файл нь томруулах юм бол Prosecco гэсэн. За гэхдээ вектор дүрслэлийг бол зөвхөн Illustrator дээр хийдэг юм биш, After дээр мөн хийж болно. За эсвэл зөвхөн After дээр хийдэг биш, мөн Illustrator дээр ч хийж болно. Хэрвээ бид вектор дүрслэлээр хийх юм бол зураг маань илүү тод харагдах байгаа. За үүнээс юг ойлгох вэ гэхлээр бид нэр After Effects дээр ямар нэгэн shape үүсгэж дүрс зурж хийх юм бол вектор дүрслэлтэй layer үүсдэг юм байна гэдгийг бид нар үргэлж санаж авах хэрэгтэй. За мөн гаднаас ямар нэгэн байдлаар зураг оруулж ирэх юм бол тухайн зураг нь өөрөө JPEG өргөтгөлтэй болон PNG гэх мэт өргөтгөлтэй байх юм бол тухайн зураг нь өөрөө raster буюу пикселэн дүрслэлээр орж ирдэг төрлийн зураг байна гэсэн үг. Тэгэхээр энэ зураг нь ямар нэгэн байдлаар үндсэн пикселийнхаа хэмжээнээс томоор орж ирэх юм бол илүү бүрсийнэ гэсэн үг. За тэгэхээр layering талаарх дэлгэрэнгүй ойлголтыг бид нэр үзэхийн өмнө энэхүү raster болон vector гэсэн хоёр дүрслэлийн ялгааг одоо ойлгож авах хэрэгтэй байгаа. За дараагийн хичээлээр layering талаарх дэлгэрэнгүй хичээлийг үздэцгээе.